эрүүл мэндийн яам үзүүлж байна. За тархан тахал өвчин нь бол эмнэлзийн хэлбэрээр олон хэлбэрээр тохиолддог. Одоо халдварын эрсдэлтэй нь бол уушгины хэлбэр байна. За энэ нь бол олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг. За энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлэгддэг өвчин байгаа. За үүсгэгч нь бол Yersinia pestis 100 хэлбэртэй савханцар байдаг. За манай орны хувьд бол Монгол орны 17 аймаг 130 сум бол тархан тахлын байгалийн голомттой. За энэ бол Монгол улсын нийт газар нутгийн 28.5% нь одоо тархан тахлын байгалийн голомттой гэж үздэг. За тархан тахал бол халдах маш олон замууд байдаг. За эдгээрээс бол шууд хавтлын зам. За энэ бол өвчтөд таруу гагнах, арьс өвчих, эвдэх зэрэг үйл ажиллагааны явцад арьс салтын бүрэн бүтэн байдал алдагдсан үед за мөн одоо өвчтөе хүнийг асрах үед одоо асрах сувилах халдвартай эд зүйлстэй харьцах үед бол одоо халддаг байгаа. За мөн дан халдварын замаар буюу одоо амьтдын бөөс бүрэгт хазуулах, за цус сорогч үе хөлтөнд хазуулах тохиолдол бол хандлана. За агаар туслын замаар энэ бол тархан тахлын уушгины хэлбэрээр өвчлсөн хүнээс бол дамждаг байгаа. За мөн хоол хүнсний замаар за энэ бол өвчлсөн одоо тархан тахлаар өвчлсөн тарханы одоо түүхий эд эрхтэн залгих, за дутуу шүүрхий мах одоо шүүрхий болгосон бүтээгдэхүүн хэрэглэснээс бол одоо халдвар дамждаг байгаа. За өвчний нууц хугацаа бол нэг 2-3 хоногийн хугацаатай байна. За өвчин бол уртл үегүйгээр зочмог эхлэх бөгөөд за дагжин чичрэх за богино хугацаанд 39-оос 40 хэм хүртэл халууран толгоо өвдөх, дотор эвгүүрхэх, за нүүр нүд улаах, бүх бие булчин өвдөх зэрэг одоо хордлогын шинжүүд илэрдэг байгаа. За мөн одоо эмнэлзийн ямар хэлбэрээр явагдаж гин гэдгээсээ шалтгаалаад жишээлбэл булчирхайн хэлбэрийн үед бол булчирхай зочих тэмээ сугны цавны булчирхай зочих гэх мэт юм шинж тэмдгүүд илэрдэг байна. Тэгэхээр одоо урьдчилан сэргийлэх хамгийн гол одоо гол нь бол одоо хориотой ан амьтныг агнахгүй байх, за мөн одоо өвчлсөн болон одоо сэг зэм тохиолдох юм бол яаралтай мэрэгжлийн байгууллагуудад одоо хандах хэрэгтэй. За мөн одоо голомтт нутгийн зорилттой бүлгийн хүмүүс. За зорилттой бүлэг гэдэг маань яг саяны одоо өвчлөөд байгаа насны эрэгтэйчүүд тийм ээ. За тэгээд мэрэгжлийн хувьд бол одоо малчид, за мөн одоо цэрэг цагдаагийн байгууллагын, эмнэлгийн байгууллагын ажилчид одоо тархан тахлын вакцинд хамрагдах бол шаардлагатай байдаг. Тархан тахлын вакцин бол эрүүл мэндийн сайдын тушаалаар 7 дугаар сарын 3 дахь 7 хоногийн 7 хоногт 10 хоног үргэлжлэгдэг байгаа. За 2019 онд бол харин эрүүл мэндийн сайдын тархан тахалтай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай сайдын даалгавар, албан даалгавар гарсантай холбоотой 7 дугаар сарын 1-ээс эхлэн одоо тархан тахлын дархлаажуулалтын ажлыг бол зохион байгуулсан байгаа. Бүх орон нутгаар улсын баяр наадам болсонтой холбоотой. За энэ 10 хоногийг дахин сунгаад одоо дархлаажуулалтын тархан тахлын дархлаажуулалтын үйл ажиллагааг бол 10 хоногоор сунгасан байгаа. За тэгэхээр одоо орон нутагт ялангуяа голомтт нутагт зорчдог. Түрүүн хэлсэн Монгол улсын бол 17 аймаг 130 сум тархан тахлын голомттой гэсэн. Тэгэхээр энэ голомтт нутагт одоо зорчдог. За ажиллаж амьдарч байгаа за ийм эрсдэлтэй хүмүүс бол тархан тахлын дархлаажуулалтанд бол хамрагдах шаардлагатай. За тархан тахлын дархлаажуулалт бол нэг удаа хийгддэг. За тэгээд 12 сарын хугацаанд бол дархлаа тогтдог. Тэгэхээр одоо энэ жил 7 сард хийлгсэн бол одоо хойтон жил 7 сард хийлгэнэ гэсэн үг. За 6 сараас дээш насны одоо бүх хүмүүс 60 нас хүртэлх бүх хүмүүс бол хийлгэж болно. За насаараа бол одоо тунгийн хувьд бол өөр байгаа. Ямар нэгэн байдлаар эмнэлзийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тийм ээ. За мөн энэ эмнэлзийн шинж тэмдэг илэрнэ гэдэг маань одоо халуураад тийм ээ дагжин чичирж байна. Гэхдээ хамгийн гол нь бас тархур судлалын анамнезтэй байх хэрэгтэй. Өөрөө энэ тарханы ямар нэгэн эд эрхтэн ч юм уу одоо тарханы тэр харьцсан ийм тохиолдолд бол одоо яаралтай эмнэлгийн байгууллагад гэхдээ эмнэлгийн байгууллагад очихгүйгээр одоо уцаараа дуудлага өгөөч гэдэг бас ийм сэрэмжлүүлгийг өгмөр байна хүмүүст. Ямар нэгэн байдлаар одоо тарханы эд эрхтэн хэрэгэлсэн тийм ээ ийм тохиолдолд өөрөө 2-3 хоногийн дараа ямар нэгэн гинт өндөр халуурах ийм шинж тэмдэг ирэх юм бол өөрийгөө тусгаарлаад эмнэлгийн байгууллага дээр очилгүйгээр өөрийгөө тусгаарлаад за тэгээд эмнэлэгт дуудаад дуудахдаа за би ийм байдал үүссэн шүү гэдгээ одоо хэлэх хэрэгтэй. Монгол улсын эрүүл мэндийн яам